Сайн байцгаана уу үзэгчдээ. Weekly база 3 дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бүгдээр нь өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За, спортоо ер нь бол үзэж гинөө. Спорт үзэхгүй л одоо миний амьдрал утгагүй шүү дээ. За дүүшүүд яриад аваарай те. Бүгдээр хамтдаа өнөөдөр шууд сагснаасаа эхлээд яриа явъя. Ер нь бол улирал эхэлтэл багуудын шилжилт хөдөлгөөн нэлээд бас итэвхтэй яг энэ цаг үе байгаа учраас доогоор болгон дээр баг яг шилжилт хөдөлгөөн ярьж таарч байгаа. Тэгэхээр өмнөх дугаараас хоошоогоо бас боссон 8 шилжилтүүдийг хэдүүлээ хамтдаа хараад яваад үзье. Эхнийх бол Монх Бодонс багта удаан яригдсны дараа зарлагдсан тий. Өмнө бид нэр өмнөх дугааруудаар хэлжсэн дээ. За одоо 2 тоглогч үлдсэн байгаа. Дэлгэрний болон дүлгөөнөр үлдсэн. Энэ 2 тоглогч Бодонс нэгдэхүү эсвэл өөр багууд нэгдэхүүгээд Бодонс нэгдэх багт маш өндөр байгаа гэж хэдүүлээ ярилцчихсэн тий. Тэгээ яг бидний ярилцсны дагуу Монхыг аль биесээр солих Бодонсаг зарлаа. За одоо нөгөө нэг хэдүүлэг ярьжсэн гарааны тав чинь бүр амар болоод ирлээ. Харин самбарын 2 тоглогч чинь сэлгээний тоглогч болоод шүү дээ. Харин тэгж дээ. Тэгээ одоо дээрэс нь импортууд ирж шүү дээ. Ямар импорт ирэх вэ? Сая тэг Казансын юг харсан уу? Постыг харсан уу? Монголоо тайван уу хятадаа гэсэн байсан тий. Ер нь бол нөгөө нэг Азийн хэд дөрвөн олон лигээс санал ирсэн. Тэрэн донд нь Монгол, Хятад, Тайван, Филиппин гэдэг дөрвөн ус явж ийлээ. Гэхдээ би зүгээр тэгж бодсон ш дотроо. Монгол тоглогч нартай нэлээд зардлага гаргачихж байгаа штэ. Тий. Тэгэхээр зөрүүлээд багийн төсвөөсөө нөө легионерийн зардлыг танах болоо гэж бодоод байгаа штэ. Тэгэхээр Казанс ч өөрөө ямар үнэтэй тоглогч вэ? Ер нь бол Казанс биш арай нэг өөр доогор зэрэглэлийн эсвэл дунд зэрэглэлийн ч юм уу легионер ирэх боломжтой. Ер нь бол бүтэн үйлрэлт яаж ч утсан зэлэг Бодонсог MB төвшний одоо код төвшний тийм тоглогч авчихгүй нь ойлгомжтой. Ер нь зэлэг Бодонсог ямар ч баг үстэй айлч баг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо Аз тоглож исэн дунд хэмжээний одоо чадвартай яг өөртөөхөө хэрэгтэй байрал дээр тийм тоглогч авчрах хэрэгтэй. Үлрэлт олж гисэн гэж бодоод байгаа байхгүй ер нь бол. Гижсэн чинь аваад ирвэл яах вэ? За тэгвэл тэгээд Одоо зүгээр нөхцөлөдлийг харъя л да. Самбарын 4 тоглогч шүү дээ. Отхон жаргал. Кадра, дүлгөөн. За нэг юм лээ. 4 байх хэвээр. Гэхдээ яг хуу тэг хийж магадгүй гэж ярьж байгаа шүү дээ. Үгүй ээ 4 баг. 3 юм уу? 3 юм ээ тий. Нөгөө нэг таамаглажсэн байгаа хойлоод энэ. Тэг чинь тий. Тэгэхээр нөгөө нөхцөлөдлийн хувьд бол самбарын тоглогч баг хэрэггүй болов уу гэж боддог шүү дээ. Бодонсын хувьд. Топ Монголд бол топ зэрэглэлийн самбарын 3 тоглогч байна шүү дээ. Энэ дээр 1 номер 3 номер 2 авчвал одоо Весли шиг ч юм уу, Пенни шиг ч юм уу 3 номертай тэгээд нэг холбогчтой байх юм бол өстэй юугүй. Ер нь бол одоо яг дутагдж байгаа байрал нь Бодонс дээр бодогдож байгаа холбогчийн байрал дээр жоохон. Тий. Яа Болка шиг нэг холбогч байл. Тэгээд болго бол бас энэ жил сайжирч орж байгаа. Тий, төвшөөгч орж ирж байгаа. Яг хөө тэгтээ тулгаас гадна одоо юу гэдэг юм бүр ингээд яг тэр самбарын тоглогч нарыг доор тоглуулах уур чадвартай ахаад бүр талбаг гоё хардаг мэдэрдэг холбогч бүрэлдэхүүнийг нь хараад амбицыг нь харах юм бол тулга дээр нэмээд дахиад уур чадвар хэрэгтэй. Тий, уур чадвар хэрэгтэй л гэж тийм ээ тий. Одоо өнгөрсөн жил хасын хөлгөөтэй 7 тоглолт гаргасан багийн бүрэлдэхүүн байж шүү дээ. За Казансыг гаргасчээ. Тэгэд энэ дэр нэмээд 4 тоглогч ирчлээ тий. Тэгэхээр ер нь бол ийгүү. Эйгүү яаж утсан юу юм ч одоо Ананд дүлгөн Кадра гэсэн одоо 3 одоо дээдлийн бигийн төвшин төрсөлдөг 3 тоглогчны багт байгаа дээ шүү дээ. Одоо ер нь бол тий нэмээд нөгөө 3-9-3-ын самбарын тоглогч отхон жаргал байгаа тийм. Тэгээ минутын хуваарлт гэсэн маш сайн хийгдэх шаардлагатай болчиход шүү дээ. Хүмүүс яг юу л яасан байлээ л да жоо ховж ярихад бол дүлгөөн гэл ингээл одоо яг өндө 3-3-ын баг үндсэн шигшээ багийг тэр чигээр нь шахуу авчлаа шүү дээ Бодонс. Одоо дэлгэр нэмийг хэрвээ зарлах юм бол бүр үндснээр нь авах гэдэг нь тий. Тэнгүүд яг Сэлэн Бодонс баг ингээд 3-3 шигшээгтэй ингээд үндсэн багаа холдуулж явах гэдэг юм байна гэдгийг ер нь л ойлгочлоо. Дээрэс нь энэ багийн бүрэлдэхүүн хэрвээ яг улирлийн тоглолтуудад 3-3 дахь зэрэг тоглоод явал байнга энэ багийн бүрэлдэхүүн үндснээр явахгүй л гэж би ойлгоод байна. Одоо сериусуд нь эхэлж шүү дээ. Чаленжер тэмцээнүүд нь эхэлж байна. Гэхдээ одоо ер нь бол 3-3-ын улирал чинь дуусах шиг хандж байгаа шүү дээ. Энэ нь одоо жилийнх нь бол дуусах шиг хандж байгаа. Тэгээд энэ чинь он гараад 2 сараас эхлүүлээд ер нь дараагийн тэмцээнүүд нь эхлэх бас тэр хооронд яг буюу яг плей-офф финалийн үед улирал нь эхэлчих واخгүй. Харин тэр үед ямар шүү зохицуулт хийх юм байгаа бас сонирхолтой санагдаж байна. Плей-оффын үед гэхдээ баг бол дээдлийн плей-оффын үед баг бол явахгүй хаа.
плей-оффт анхаарах. Харин ямар зохицуултайсэн л тэр л сонирхолтой санагдаад байна. Ирэх жил чинь 3 сарын бас 1-2 хавцаа плей-офф эхэлж илээ хоёр харахад бол. Одоо лиг 10 сарын 1-нд эхэлнэ. Тэгээд 3 сарын 1-2-наас плей-офф эхэлж байгаа байхгүй. За дүлгөөний 8-ны дараа зарлагдсан тоглогч нар бол ерөөдөө дандаа гадаад тоглогч нар байгаа. Импортод байгаа. Тэгээ тэрэн дундаас хов чанхруудыг одоо энэ жил шинээр одоо дээдлэгт хүч үзэхээр бэлтэж байгаа багийг онцлмоор байна л да. 3 легионоор зарлцлаа. Аз 1 легионоор. Тэгээд 2 Америк тоглогч те. Тий. Өмнө бид нар бидээс өнгөрсөн жилийн MVP, финал MVP болсон Росо. Хөгжлийн лигийн MVP болсон Росо тэдний эргээд тавцар хэлээр басан. Рейлерс. Тэрний дараа За тэгээд Аарон Джонс гээд 2 м 6-тай 93 оны залуу байна. Төвд тоглодог. Айгуу гоё хөдөлгөөнтэй самбарлуу илүү дайчин тоглодог тоглогч байлаа. 32 тань байна тийм. Тэгээд ховд чанхрууд баг Аз легионоор зарлахтаа Хонконгийн Шгшагийн төвийн тоглогчийг зарласан байгаа. Залуу тоглогч 2000 оны залуу. Бас төв юм уу те? Бас төвийн тоглогч. 199 см өндөртэй гэхээр 4 номер дээр Бас тоглох тоглох. тийм. Тий. Тэгэхээр би зүгээр ингэж харсан шүү дээ. Эндээс харахаар ер нь бол Росс талбай дээр хөвчлэн байх болов. Нөгөө хоёртойгоо ээлжлээд гэж харсан. Ер нь бол тэгээс нөгөө талаараа бас самрын айгуу гой хослолтой болчлоо. Энэ баг ер нь ямар амжилттай зүйл бол зүгээр хүлээлт байна уу? Энэ нөгөө Аз импорт дээр нэг нэмэлт нэг мэдээлэл үгүй тий. Одоо 2 3 дугаар үе дээр 2 гадаад тоглогч зэрэг талбай дээр байдсан шүү дээ. Гэхдээ Азтайгаа нийлээ гуруула байна гэж ойлгоод байсан бол гуруула байхгүй юм билээ шүү. 2 3 дугаар үе дээр аль нэг нь суун. Одоо Аз юм уу эсвэл нөгөө импортууд ял. Ер нь бол суусан нөгөө тэгээ сэлгэн л гэсэн үг 1 4 2 дээр Аз импорт нөгөө гадаад импорттойгоо цуг гарч байна. юм. 2 3 дээр бол аль нэг нь ерөнхийдөө бол ингээд ойлгох юм бол талбай дээр 2 л байна гэсэн. Ер нь Үе болгон дээр л 2 гадаад 2 гадаад тоглогч байх. 2 импорт тоглогч байх боломжтой. Тийм зохион байгуулалт. Тэгээ одоо яг анхныхаа одоо 3 импорт тоглогчоо зарласан баг болчихоо тий. Тэглээ. Ер нь тодорхой болсон баг нь алчлаа тий. Одоо ер нь лиг их уламжлалт өгч байгаа. Тэгээд багийн ростерүүд илүү тодорхой болоод ер нь багууд маань ингээд ростерүүдээр нь жигдлээд бүрэлдэхүүнүүд ер нь зарлаад яваад байгаа шиг байна тий. Монгол тоглогчдын ер нь шилжиж хөдөлгөөнүүд бараг дуусчих штэ. Одоо дэлгэрний мэл үлээж байна. Бараг босд нь бараг болцсон доо. Декийг зүгээр зарлахтыг нь үлээж энэ. Тэгээ ер нь зарлах нь Баг нь бараг тодорхой юм шиг л бүгд л ярьж байгаа шүү дээ. Тэ нөхцөлөд л угаасаа тийм байна. Гэтэ өстой хэлж мэдэхгүй наа. Одоо бодонс дээр дэлгэр нэм яг үнэндээ тоглох минутаа бодвол хэцүү үстэй. Гэхдээ яг одоо энэ чинь гэж нэг 3 эсрэг 3 Амазонс багч нь одоо 3 эсрэг 3 эмгтээчүүдээ ерөнхийдөө ингээд нэг багт тоглуулаа те. Ингээд ростерт ингээд оруулаад тоглуулад одоо тэр нь өөрсөнд бэлтгэл болсон гэдэг үүднээс нь энэ жилээс яг бодонсын ийм хуваарлыг хийж байгаа. Тэгээд ер нь жоохон хамт тоглох болов гэж би хараад байгаа. Тодорхой хэмжээний тоглох минут гарах бол 3-3 ч юм бол 10 минутын сагсан бомб те. 5-5 ч юм бол 40 минутын самбарын 4 үний талаар яриад байна. Яг дөрөв штэ. Тэрийг нь ойлгож байгаа. Гэхдээ ер нь бол тоглох хооронд нь ойлгох. 80 минут л байгаа штэ. За хэдүүлээ буцаад шонхрууд руу орё те. Хөөе наач ингэж байгаа юм. 2 самбарын тоглогч чинь 80 минут л штэ. 4-5 номерын тоглогч нар ш. Тийм үстэй талбай дээр өнгөрүүлэх. Тэгээ нэг импорт аваад дэр. Нөгөөх нь батаараа 30 минут тоглоно те. Цаана 50 минутыг 4-нд дуугаад өгөрөө зэ. Өнгөрсөн жилийн дээшээ хангалттай сайн амжилт үзүүлж чадаагүй одоо лигт үлдсэн баг бол Дархан Юнайтед. Одоо Захан Бродерс гэх мэт багууд байгаа те. Тэгсэн чи одоо доороос орж ирж байгаа Mongolians ховч хонхрууд зүгээр зарим талаараа илүү ч юм шиг харагдаад байна л та. Тэгэхээр ер нь бол нөгөө багууд ер нь л яг одоо менеж хийх шаардлага гарч ийн эсвэл ер нь л ингээд нөгөө хэдэн доороос гарч иж байгаа багууд нь дээшээгээ үүсгэх гээд илүү амбиц өндөр харагдаад байна уу? Юу гэж бодож чинь дэрэн дээр. Одоо над сая ирсэн дээдлэгт байсан 2 баг шүү дээ тийм. Дархан Завхан ч юм уу тийм. Монгол тоглогчдын хувьд шилжиж хөдөлгөөн байхгүй шүү дээ. Одоо өстой нөгөө гадаад тоглогч ороод уралтандаа хин хамгийн их зөв тоглогч авцрах уу те хизээ ямар тоглогч авцарч дөө санхүү мөнгөөр яаж асуудлаа шийдэх үү 3 гадаад тоглогч авцарна гэдэг чинь 2-2-ороо талбай дээр байна ямар ч айтайхан шиг те зохицолтдог 2 тоглогч ирчихэд бол нөлөөтэй байхгүй одоо тэн дээр л хин зөв болох юм хийх яг энэ бол яг өнгөрсөн жилийн бодсон жишээлтэй бодонс өнгөрсөн жил яг тийм хүчтэй өрсөлдөөнд яригдсан үг үгүй шүү дээ бас яг Батбаярыг авч маш том шууган тарьсан. Тэр нь ч зөв шийдвэр болсон. Батбаяр дээр маш зөв шийдвэр болсон. За тэгээд дээрээс нь Цэрэн Баатрыг авсан тийм. Нэг сайхан авсан гээд. Тэгээд үнцэн
бодносын үндсэн нөгөө нэг бүрэлдэхүүн Бац Холбаатар гэдэг бүрэлдэхүүнүүд байсан шүү дээ. Тэрэн дээр тэр гурыг аваад дахиад хамгийн сайн менеж хийж чадсан юм Сэлэнг бодсон импортууд дээр маш сайн ажилласан. Тэгжиж улирлын турш гайгүй яваад юуны плей-оффын байранд бүр дээгүүр орж ирээд. Тэгж ажилласан байхгүй. 5-аар. Өнгөрсөн жилийн тэр плей-оффын байрч бас эцсийн үтсэж ирсэн шүү дээ. Сүүлийн тоглолтод Сүүлийн тоглолтын дээр шийдэгдсэн шүү дээ. тэгэнгүүт энэ жил Завхан Бродерс Дархан Юнайтед ирж байна те. Энэ хоёр баг одоо хамгийн сайн ажиллах хэрэгтэй. Одоо угаасаа Монгол тоглож байхгүй болсон юм чинь хамгийн сайн ажиллах хэрэгтэй нь юу гэсэн импорт тоглогч. Ялангуяа одоо энэ 3 импорт төшөөрсөн энэ нөхцөл бол бүр таатай нөхцөл болж байгаа байхгүй. За Завхан Бродерс багийн үед бас нэг сая шуум зарласан байна. Яг гадаад тоглогч төр өнгөрсөн жил бас дээдлэгт бас 2-3 багт тоглоод амьдсан. Макканзи Мүрэ эргэж дуудсан байна. Макканзи Мүрэ бол гоё тоглогч байсан шүү дээ. За Муур бол гоё тоглогч Тийм. тийм. Завханд яагаад зөгцсөн бэ гэдэг Аа. талаас нь авч үзвэл тийм. Fire off гэдэг хувилбартай задлаа шидэгч нартай өнгөрсөн жилийн үед бол инх амглан за гүрцэг баасан дэрж гэдэг шидэгч нартай. Муур дээр бол давхар хамгаалт ч юм аавал задлцдаг. Нэг хүн хамгаалах юм бол нөхөр бол өөрөө хоролтоо хийчдэг тий. Тэгээ хажууд нь бас нөгөө стөөн бас 3 шидэх чадвар өндөртэй. Тэгээ 4 шидэгч нэг плеймейкертэй тоглож байсан байхгүй. Тэгэхээр гоё сонголт. Ер нь бэртчихгүй л бол бэртлийн асуудал байгаа нөгөө. Өнгөрсөн жил чинь гэхдээ бас бэртэлтэй ирсэн шүү дээ. Мөр чинь. Анх Ер нь металд бол- ирээд металаасаа Miners майнерс руу яваад майнерсаасаа завханд ирсэн. Ер нь бол эхний хоёр багтаа бол уусаагүй. Бэртэл гэмтлийн асуудлууд байсан. Завхан дээрээ ч гэсэн бэртлийн асуудал нь бол яг плей-оффын үеэр бол гойны харан татаа тэгээд плей-оффыг өндөрлүүлсэн шүү дээ. Мөрийн хувьд тэр миний бодлоор зөв шидэлтийн хувьд жоох юм эвгүй шиддэг юм лээ те. Нэг гаранд хөвжигддэг. Тий. Тэгээ өөрөө мань хөрчмөс айгүй шидэх дуртай л тоглолдог юм байл л те. Яг хөө гэхдээ нөгөө нэг тоглогч нар нэг тийм талтай байдаг шин. Ер нь аясаа тоглолтыг хэрнээ шийдэх дуртай ч юм уу те. Ер нь гэл мөрийг харж яхад бол тоглолтыг харж яхад бол яг тэгж харагдчихсан. Аясаа тоглох чадвар сайтай. Тэгсэрнээ бас шийдэх дуртай. Ер нь бол боломж нөө сулрах тийм боломж болтол шийдчихдэг гэж харж ирсэн. Хэрвээ Завхан Бродерс баг Мүрэ дахиж дуудаад дахиад Стоунийг Стоунөө дуудчихвал өнгөрсөн жилийн Завханаас ямар ч ялгаагүй амжилт үзүүлэх байх. Бараг дортох юм шүү. Тэр ч одоо шидэгч алдсан. Жингүнийг алдчих гарч. Тийм. Тэгэхээр Завхан Бродерс баг одоо дараагийн сонголт нь юм байх нь тэрэн дээр л маш сайн ажиллах хэрэгтэй байна. одоо Аз импорт гэсэн үг те. Тийм Аз импорт бол дахиад нэг импорт байгаа шүү дээ. Одоо- Төвл авах байлгүй. Тийм. Самбарын барил нь. Яг хөө Стоун бол одоо баталгаагүй яг хөө сая нөө Солонгосын бэлтгэл Тийм. хамрагдсан гэдгээрээ яг хөө яригадаад байгаа боловч яг Стоун бол баталгаагүй байгаа тийм ээ. Өнгөрсөн жил тоглосон хоёр самбарын тоглогч нь байхгүй шүү дээ. Барса, Чингүү хоёр Тийм байхгүй. шүү Тэгэхээр сая бол хэнийг авсан? Ирмүнийг авсан тий Ирмүнийг тэгэлж. Тэгэхээр самбарт угаасаа л төвл ав таар. Ирмүн чинь бол дөрөвдөр тоглох уу те. Ер нь бол өндөр нь 109 юм билээ шүү. 109 үлээ 2 метр л юм. 109 гэсэн байсан. Тэгээ тулгыг авсан байгаа. За тэгээд мэндийг авсан байгаа. Тэгэхээр хамгаалтан дээр бас Жижиг тоглогч нар бол их байгаад байгаа шүү дээ. Тийм. Тийм дээ баска, дашка, тулга, тэгээ гүрцэг гүрцэг байгаас байгаа. зөндөө урд шугамын тоглогч нар бол зөндөө байгаа. Хойд шугам дээр бол баг Тэгэхээр ер нь импорт нь бараг л хойж байгаа юм дээр л яг үндснээр Тэр бол авах алах юм байна. За ойлгомжтой. За Завхан Брод за Дархан Юнайтедийн хувьд бол бас мэдээж бас өрсөлдөөнд байсан хэвээр байгаад. Гэхдээ одоогор бас дахиж зарласан импорт байхгүй. Ямар ч нэг импортоо зарлсан байгаа. Япон. Япон тий. Аз импортоо зарлсан байгаа. Тэгэхээр бас Дархан Юнайтедд гол иглэхээс өмнө үйлрэлтд одоо байраа хадгалж үлдэх чухал тоглолтууд дээр хэрэг болох импортуудаа зарлах тий. Өнгөрсөн жилийн хувьд нөгөө хоёр импорт нь бас айгүй гоё плеймейкер. Тийм. Аясаа тоглолттой тийм хоёр. Тийм Petway байсан. хард. Тий Хард. Сүүлд хардыгаа явуулаад нөгөө толбортын багын найз гээд Тий. төвийн тоглогчийг авсан шүү дээ. Баниард юм бэлээ. Беньярд. Беньярд. Тий. Одоо ингээд дээдлигийн 10 баг биш үү тий. Мгм. Бид нар ингээд лиг дотроо 5-5-аараа бараг салчихгүй юу? 6-5-аараа ч юм уу 5. Тайр болоод баг. Тайр, эс тайр, э тайр гэж байгаа. Одоо ингээд харъя л да. Яг өрсөлдөөнд аль аль багууд байгаа вэ гэж асууя л да. За Тэлмэ. Хүлгүүд метал. Knights мэдээж байна. Bodens байна. Эпс. Эпс. Apes байна. Энэ дэр бол бүгд л санал нийл. Тий. Би өөч энэ дэр санал нийлж байна. Дээшээ 5 доошоо 5 гэж салаад байна уу? Барыг тэгээд шүү дээ. Лигийн авраг майнер сайцсан. Miners яах юм? Харин тийм Орон нь яваад байна уу? Дээш явах юм уу? Би бол оруулчмаар байгаа шүү дээ. барыг 6 юм биш үү топ. Өнгөрсөн жил ч гэсэн 6-аар гарсан тий. Тэгэхээр эхний 6 багууд ер нь их хүчтэй болцоогоос. Доороос орж исэн 2 баг. Тэгээ нэмхэн Дархан Юнайтед завх 2. Ер нь бол энэ дөрвийн аль 2 нь доошоо. Тэгээ нэг нь бүр унаад нэг нь плейн тоглох эрсдэлтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр ярьж байгаа 6 багч чинь
байрлалаар алаан болно тий. Хоёр нь нөгөө хоёртойгоо таарах гэдэг байгаа байхгүй юу? Энэ 6 багч эхний шатнд, дараагийн шатнд дахиад таарна. Хизээ хинтээ таарах уу гэдэг үр алаан болох баг тий. За. За тэгвэл доороос орж ирсэн өршөлтөг боломжтой дараагийн баг бол Mongolians. Зарсан легионер бол бидний ичнээ танил Galloway. Jonathan Galloway. Guami. Guami. Guami гэдэг юм шүү дээ. Guami бодгоор дургу өрөөд идэв. Гэхдээ тоглогчийн хувьд гоё тоглогч. Тийм тоглолчууд бол гой гой. Дижит залуухан. Гоми шгшээс хоёр л хүн их сайн тоглоод байсан шүү дээ. Бидний маш сайн таньдаг Ernest Ross, Galloway. Jonathan Galloway хоёр шүү дээ. Үнэхээр төвд манад бол үнэхээр аюул болсон шүү дээ. Манай шид яг үнэндээ бол доошоо ороход үнэхээр тэр тором өндөр биетэй хүн чинь зогсчихоор яг тэгж орж чадахгүй. Тэгээ хурдтай өөрөө хамгаалтанд сайн. Тэгээд өөрөө доор бөмбөг авчил шууд дээшээ явдаг тий. Ганц өндөр гэлтгүү. Тэг өндөр гэлтгүй их чадварлаг чөлөөч хөдөлтийн гүйцэтгэлсэй тий. Тэр нөгөө 0.3 дойл секунд дутуу байхад самбраас авдаг чинь баг мөндөө тийм голоо. Мөн шүү дээ баг. Тэр л явсан секунд тэр бит яриад дуруу үрдэж. Манай өсгөл их гом дэхтэргүй байгаа юм да. За. Монголиас тэгэхээр юу хийчлээ тий? Гой өсөлтөй олчлаа тий нэрийг бодсон чинь. Wesley Galloway гэж боддоо. Үнэхээр гоё юм биш нэрээ. Монголын шгшаагийн өдөөс яг хүчтэй өршөлтөг яг нэг төвчний одоо багийн тоглогч нар Монголд ирж байгаа нь нөгөө талаараа хэрэгтэй Хэрэгтэй шүү дээ. Тоглоо сурчиж जैन, тоглолтыг нь уншиж जैन тий. Тий, ер нь дараагийн нөгөө нэг Азийн одоо энэ тоглолтууд дээр манай Монголын 5-5-ын одоо яг шгшээ багтах тамирчтай айгүй хэрэгтэй болчихсон гэсэн үг. Гэхдээ эн чинь тоглогчд гэлээ тасжуулж тусахгүй байхгүй юу? Энийг иймэрхүү тоглолтоо шүү гэдгийг мэдчихээд дараа нь чинь шгшээ багийнхаа нөгөө нэг одоо эсрэг судалгаа ягдсан шүү дээ. Тэгэхэд энэ ингэж тоглоод учраас энэ тал дээр нь заслаа энэ ингэж төр гэдэг ч юм уу одоо ямар коммуницуудад эсрэг коммуницууд зурхад амар болчихгүй хөл дээр нь ажил гэдэг ч юм уу тий. Тэр бас яг энтэй адилхан эсэргээрээ ирж тоглож байгаа тоглогчид манайхныг судална гэсэн үг шүү дээ. Гэхдээ давуу тал нь арай манай тал руугаа илүү. Гэхдээ ер нь бол мэдээж нөгөө багийн уур амьсгалны тамирчдын уур чадвар юм юмнуудыг нь бас тодорхой хэмжээнд мэдээлэлийг цаашаа өгөх болно. Би яг Galloway-г ирж ийн гэдгийг хараад яг надад шууд энэ л мэдрэмж төрсөн байна. би нэг юм амлая заяа. Манайх дахиад Guam-то тархан бол манайх дахиж хожигдохгүй. Нэрш. Тийм баху. Ер нь үгүй яхав. Энэ ингээд ийм хэмжээний тоглогчид манай Монголыг сонирхоод манай Монголын лигт тоглохоор ирж гин гэдэг маань өөрөө манай Монголын лиг хэр төвшөнд өгчөж байгааг харуулж байгаа л бас нэг одоо бүгдээр Mongolians-ийн бүрэлдэхүүнийг бодоод үзье тий. Нөгөө дээр 4 доод 4 ч юм уу өрсөлдөө ярьсан жоохон муухай ярьчих шиг боллоо ажлаар. Энэ багууд муугаа санагдаж шүү дээ. Гэхдээ Mongolians-ийн хувьд бол ер нь бүрэлдэхүүн жоохон эвгүй бас байж болохыг харагдаж байна. За сүхэ. Wesley хоёр хуучин багийн хамтрагч нар. Jonathan Galloway. Авира. Насаа тий. Насан жаргалах. Насаа тэгээд хэн байгаа. Дөржээр л байгаа. За тэгээд 3-3 шгшээгийн U16 эдэрт тоглож байсан нэг хүүхдэд шүү дээ. Ер нь боломжтой тий. Бас нөгөө нэг хин үлзий оршихын дүү бас нэгтцсэн шүү дээ. Тийм шээ. Үлзий хот. Тийм. Үлзий хот ч ийм үйлчлэл. Ер нь үлзий хот дээдлэгт орхон цаг хугацаанд асуудал байсан л та. Тэгээ энэ удаа нэгдэж байгаа хамгийн анхны дээдлэгийн гараа эхэлж байгаа баг нь одоо Монголоос улж таарч байна. Туршлагатай тоглогч нар байна, шидэгч нар байна, самрын байрлалд хүн байна. Хоёр импортын ч гэсэн нэг нь бол Монголын лигт өөрийгөө харуулсан, нэг нь Монгол улстай, олон улсын цацсан тоглоод харуулсан хоёр. Тэгэхээр Mongolians баг би бол Mongolians-ыг энэ жил гоё өрсөлдөх гэж бодож байна. Ер нь бол тэгээд Сүхбатын хувьд бол ер нь бол фэнүүдэд эсвэл яг сонирхогчдод нэлээд бүлүүлсэн шүү дээ. Сайн нэг хэсэг бол. Тоглолтоор өөрөө тоодог юм бөө. Тий, үгүй. Тэнгүүт одоо болохоор багаас солиод мань хүн бас айгуу гоё гараад ирэх бас боломж байгаа. Өөрийгөө харууллаа шүү. Тий, замналдаа ч гэсэн. Би ер нь бол ийм хэмжээний тоглогч юу. Тий. Буцаад MVP төвчний тоглолтоо гаргаж ирэх бах тий. MVP төвшөнд бол нэлээд яригдсан шүү дээ. Чи баг улирлын төгсгөл рүү тоглолтон жоох унсан болохоос ш баг л авах гэж байсан шүү дээ. Үгүй ус стат нь угсаа тийм байгаа юм чи яах. Ярихаас үр яах. Тэгэхээр мань хүн шалтаа орж ирвэл баг нь бас айгуу хүчтэй үзэх байх. Гэтэ нөгөө лигийн шинэ дүрмээр нэг баг нь шууд унаа шүү дээ. Тэгэхээр эйгүүтэй аль нь юм бэ? Аль нь ч унахсан харамсалтай байгаа шүү дээ. За тэрийг хэдүүлээ нэг гоё дээдлийг эхлээд нэг ихний тойргийн тоглолтод дуусч тэ. Тэр үед хөдөлөө тэр үед ярилцсан дараа. Тэр үед ярих юм. Гэтэ лиг эхлээс өмнө хэдүүлээ нэг таамаг хүн тус бүртээ таамаг гаргаад тий байрлалын таамаг гаргаад үзэл бас. Тэгээд улирлын төгсгөлд одоо тэрийгээ дүгнээд тий. Ерөнхийдөө бас яриа сонирхолтой болоо гэж бодож байна. За дараагийн тоглогч маань болохоор нэг хүн гэртээ ирсэн байна. Яа тэр өстө гоё юм бас. Penny. Тий. Penny. За ер нь Penny Монголд эргэж ирнэ гэд яриа гарцсан байсан л да. Тэгэхээр гол нь аль баг вэ гэд Knights-тай эргэж ирэх байсан уу үгүй юу өөр баг сонирхож байгаа гэд Penny их олон баг холбогдсон юм шиг лээ. Тэгээ эцэст нь
Эрдэнэ Майнерс багтаа буюу Miners дээдлийн авраг авсан. авраг авсан багтаа. Финалийн MVP-г авсан. Удирдлийн Удирдлийн MVP-г MVP-г авсан. Энэ гайхалтай амжилт үзүүлсэн Эрдэнэ Майнерс тухайн үеийн Эрдэнэ Майнерс бол бас л тэр үеийн Эрдэнэ Майнерс эргээд нэгдлээ. За ер нь бол тийм Санчигаа авчлаа. Тийм. Пенийг авчлаа. Пенийг авчлаа. Кадрага алдчихлаа. Уул авбал гоё болох байсан. буцаж нэгдэж ирж байгаа дааврын төлөө дайрах боломж бол байгаа шүү Тэгээ босч тоглогчныхаа ч гэсэн гэрээг нь ер нь бол сонголтоо хийсэн шүү дээ. Тэгээ ер нь одоо ингээд Miners ер нь бас л байрлал явууд ер нь эйгүү үзгээр харагдаад байгаа. Ер нь энэ жилийн одоо ингээд бүрэлдэхүүнийг ингээд харахаар. За тэгээд тоглогчны форм хэр байхаас бас их хамаарна. Зарим тоглогчны формоос одоо ялангуяа санчрын форм хэр байхаас бас тоглолтын төгсгөлийг хийж чадах ур чадвар тэндээс харагдана. Майнерсын хамгийн том давуу тал нь шүү дээ. Ерөөсөө л болор шүү дээ. Хамгийн том давуу тал. Бусад багууд холбогчийн байрал дээр санаа зовж ах. санаа зовж одоо заавч холбогддог тийм тоглогчийг авчрах хүсдэг. Майнерсын давуу тал нь холбогчийн байрал дээр асуудалгүй учраас бусад байрлуудад нөхчих чадвартай тоглогч авчрах гоё ихгүй. Тэнгүүд тэрэн дээр нэмээд одоо пенигээ дуудчлаа тий. Тэнгүүд нь санчир байж байгаа. Болор эрднийг Тоож байж байгаа. амрах боломжтой тоглогч нар тэдэнд байгаа шүү дээ. Укотер байгаа. Бэлэг өндрөх байгаа. Тий. За драфтын солилцоогоор авсан нэмцогт байж байгаа. Тий, нэмцэгтэйгээ. Тэр 1-2 номер дээр бол ер нь Монгол тоглогч нар нөвчрөөлөө явчихаар P1 3 дээр тэгээ нэг төв авцрах болов тий. Төв авчрах болол гэж бодож байгаа. Ер нь одоо импорт авчрах сонголтын харахаар байрлалын харах юм бол төвийн тоглогч Тий, төвийн тоглогч одоо очир хатаас өөр хүн байхгүй нэг. Одоо дахиад цоож байгаа. Одоо 2 байгаа шүү дээ. Харин очирот. Одоо яг тий, одоо 2 байгаа. Тэгэхээр төв дээр ч гэсэн нэг тийм муг шүү дээ. Одоо ирч Монгол улсын шгшэд дуудагжсэн тий. Тэгээ сэлгэнээс цоож гарч ирээд нэг 3 хоног чинь. Өнгөрсөн жилийн статуудыг яг чигсаагаар бичиж хахад Болко легионеруудын хэмжээнд тоглолцсон байна. Тэгэхээр ер нь бол яг энэ тоглолтоо ч гэсэн магадгүй шат ахиулахгүй махад яг өнгөрсөн жилийн тоглолтыг авчирхад Майнерс багт бас яг давуу талыг авчрах боломжтой болчихж байгаа. Өнгөрсөн жил бүр болор эрдэнэ тэр заяа. MVP-гийн өрсөлдөөнд байсан заяа. Хэрвээ тэр нөгөө юу гэсэн байх бол байсан. Тэнгүүдээ болор эрдэнэ шилдэг амжилттай нэгсэн тоглогч авсан шүү дээ. Уус авахаас зур харахгүй болор эрдэнэ тасгай. MVP-гийн өрсөлдөөнд яригдж байгаа өнгөч одоо яах юм бэ? Тэгээ шилдэг амжилттай нэгсэн тоглогч аваад тухайн үед болор эрдэнээс ярилцахад болор эрдэнэ бол өөрийгөө баг тухайн үед нэг шангадын хэлж байгаа шүү дээ. Ер нь бол шартаа л ярьцлаа. Тэр ярьцлыг бас манай спортсоор ороод үзээрэй. Би бас хэлмээр гэн тэ. Үнэхээр шартаа ер нь бол дараа жил өөрөө харуулнаа л гэсэн. Юутай яасан бэ? Энэ жил MVP-г өрсөлдөө эхний 3 байраас тий. Тэгэхээр нэлээд л том өрсөлдөөн болно доо. BCH найцсан Эрдэнэ цогт MVP-г өрсөлдөөнд мэдээж хэрэг яригдах бах. Одоо тэгж яригдахын тулд ихэд багийг харах хэрэгтэй болчиход шүү дээ. Багийн амжилтын. Тэгээ багийн бүрэлдэхүүнүүд нь аюулгүй байгаа шүү дээ. Хамгийн их хөдөлгөөн хийсэн 3 багч нь BCH, Apps боднос горуулж одоо шүү дээ тий. Тэгэхээр нөгөө стата хуваах муух асуудлууд гарахаар статанд доош унж байгаа тий. Зарим багийн үед бол тий. Тий, ер нь бол тэгээ шүү. За дараагийн тоглогч маань болохоор Налах Бизон багийн бас хуучин тоглогч гэртээ ирсэн байна гэж байгаа шүү дээ. Тэ хөгжлөлээ ихтэй. Одоо нэг өнгөрсөн Жорж Уильямс. Өнгөрсөн дугаараар бид нар ярьжсэн тий. Хөгжлийн лигийн ерөнхийдөө бүрэлдэхүүн бол бас чангараад ирлээ. Өрсөлдөөн одоо яг нөө ялчгүй төрүүлсэн баг нь дээдл их дараа жил өрсөлдөнө гэхээр тэр байрын тал ер нь бол багууд бүрэлдэхүүнээ их зузаан болгож байна. Удирдлагын эхнээсээ ач холбогдол өгч дээ тий. Шууд юм бодож эхэлж тий. Налах Бизон баг тун харамстай өнгөрсөн жил плей-ин тожигдсон. Налах Бизон баг өнгөрсөн жил 5 дугаар байранд хүртэл явчихсан шүү дээ. Их үлрэлийн ихэлд. Тий 3-аас 6 дугаар байрын хооронд явчихвал тэгэл доош. Тэгээ үлрэлийн сүлд үнэхээр тоглолт нь болоогүй юу? Буруу сонголт хийсэн үү? Кари Вокер Мос 2-ыг авчирсан шүү дээ. Бүр дандаа түрүү хожиж явж байгаа л 4-4 төчтэй ирсэн. Тэгсээр байгаа бол багууд яахгүй унсаар байгаад тэгээд лигийн сүүл хавцаа гараад плейнд тун харамсалтай хожигдоо тэгээд хөгжнөлөөр унсан. Тэгвэл Налах Бизон багчаа лигт хэдэн жил байсан бэ? Маш доктортой олон жил байсан баг шүү дээ. Доктортой гэхээс ер нь бол одоо яг нэг анх гарч ирсэн нь айгуу сайн Бизон баг. Ер нь бол Налахын одоо яг багийн эзэн Налахын тэндээсээ анх хүүхдэд цуглуулаад тэгэл дараа нь гаднаас тоглож спрайт аалигт үзэл аалиг төрүүлээл. Ер нь бол хийж явж байгаа дээдлигт орж ирсэн. Тэгээд харамслаар өнгөрсөн үйлрэл ингээд хожигд плейнд хожигдоод хөгжлийн лиг рүү унчлаа. Одоо бас дээшээ гарч ирэх шаартай л байгаа гэж хэлж байгаа. Шаартай байгаа. Тэгээ хөгжлийн лигийн өрсөлдөөн ч гэсэн ер нь гоё юм боллоо тий. Эхнээс ингээд легионерууд нь ирээд тэгээ одоо нөгөө нэг тэр барууны дайч тэр чинь бас гоё байгаа штэ. Тэнгүүч яг өрсөлдөөн бас
дээд лигээс гадна хөгжлийн лигийн тоглолтыг бас ганц нэг үзэх. Тий. Сонирхол Одоо татаад байгаа байхгүй. Одоо тийм Шарва Шарвагийн тасалж авсан байгаа бодон баг Боднос тий. Стар гэдэг Стар гэнэ. гэдэг болсон, тий. тий. Стар Academy-ийнхаа хүүхдүүдээ Нэмээд хөгжлийн лигт чинь хуучин гард баг эргэж ирж байгаа шуун байлээ шүү. Оо, тийм үү? Гард гард нэрээ. нэрээрээ гэсэн тий. Тэгээд тэр зүгээр шуун мэдээ сонсоход хуучин гардын удирдлагуудынд бас хамаарал бүхий байгаа. Тэр гард гэдэг нэрийг буцаад дээдлэгт харах боломж бас байгаа л. Йоо тэгээ ороод ирвэл алийг дэмжих. Бараг 3 багийн фин болчихж байгаа юм шиг гардаг ч. Барууны дайц чи баг гард үстэй. Тийм шүү дээ. Ууг нь болоо. BC чинь бол яг гардын суур тий. Тий. Гард. За баг гард гээд барууны гард. Барууны дайц чинь баг гард юм шиг. Тэгээд шинэ гард. Нэр нь гард гэдэг. Нэр нь гард гэдэг тий. Шинэ гард гэдэг. За тийм байна. Тэгээд дээд лигийн дахиад энэс хойшоогоо болж байгаа шилжилтүүдийг хэдүүлээ дараагийн дугаар дээр бас магадгүй ярих бах. Харин одоо ярилцах сэдэв маань болохоор FIBA U23-ийн дэлхийн аваргын талаар, Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга. эрэгтэйчүүдийн дэлхийн аваргын талаар ярилцсан. Би зарлагдсан гарааны бүрэлдэхүүнийг эхлээд Гой бүрэлдэхүүн байлаа. За, маргад дуудагдсан байна. Дөлгөөн Болор Эрдэнэ цөгөлдөр гисэн бүрэлдэхүүн байна да. Өстой би бол энэ бүрэлдэхүүнийг харчаад вау гэсэн. Маргад ирээд бэлтгэл хийжсэн угаасаа яг зарлаг байсан ч гэсэн ойлгосон л та 3-9-3. Болор Эрдэнэ дөлгөөн хоёр бол хамтдаа нэлээд тоглолцсон. Төгөлдөр 3-9-3 бас нэлээд тоглолцсон. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнд баг байсан уу? Одоо би энэ дээр нэг юм асуумаар байгаа. Азаа Тэмүүлэн Бинди Авирмэд гэсэн энэ дөрвөн тоглогч сонгогдох боломжтой байсан уу? Ер нь сонгогдвол хэний оронд сонгогдох байсан ба? Өнгөрсөн удаагийн бүрэлдэхүүнд байсан тоглогчтой тий. Тий, өмнөх удаагийн. Шигшээг бүрдүүлэх одоо нэг бүрэлдэхүүнийг тодруулахад бол дасгалжуулагч арын албаных нь нэлээд л бодож байгаа бах тий. Хэцүү тий. Алийг насаад алийг оруулах. Миний хувьд бол гоё сонголт гэж бодож чинь. За тэрний оронд энэ орох байсан гэхэд айгүй хэцүү санагдаж байна. Магадгүй за төвийн байрал дээр нэг хүн авч явах, хоёр хүн авч явах гэж эхлээл бодох л та. За нэг уу хоёр үү тий. Энэ удаагийн сонголтын дээр бол нэг л хүн авч явсан ба шүү дээ дөлгөөн. За төгөлдрийн хувьд бол өндөр шүү дээ бас. Доор нэг асуудалгүй тоглолч нь. Би бол нэг тийм амар буруу сонголт гэж бодохгүй. Айгуу гой хурдтай болчихлоо гэж байна шүү дээ. Би бол энэ сонголт юг харчаад бол нэг л хүн дээр яг бодсон л доо маргад дээр. Энэ хэдээсээ хамгийн 3-3-ын туршлага багтай тоглогч нь байхгүй. А нөгөө 3 нь олон саяны чиний хэлсэн Азаа Тэмүүлэн Бинди Авирмэд нар чинь бол 3-3-ын бүгд дээрээ туршлагатай тоглогч нар. Тэгэхээр энэ дээр маргад хэрхэн нөгөө үүдтэйг гар нэлж уусах вэ гэдэг болж байгаа асуулт байна. А түүнээс бол Болор Эрдэнэ дөлгөөн төгөлдөр 3 бол 3-удаа 3-3-аар олон тэмцээнд яваад үтцсэн. Одоо дарийн утаа үнэрлээд үтцсэн те томоохон тэмцээнүүд оролцоод үтцсэн тамирчид. Тэгэхээр маргад энэ хэдтэй хэр зогцох вэ? Хэрвээ үнэхээр сайн зогцож чадвал маргад бас 3-3-ын бас ирээдүйд бас шилдэг тоглож болох ч үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр гарааг нь бас энэ тэмцээнээр бас харж бид нар бас төлөх нь байна. Маргад ч 5-5-ын шигшээ баг дээр энэ нийттэйгээ тоглоод үзсэн шүү дээ. Би 3-3 л яриад. Тийм 3-3 5-5 бол тоглолт угаасаа шал өөрлөлтөө өөр гэж ярьдаг угаасаа. Ер нь баг өөр төрөл гэж үзэх гээд байгаа шүү дээ. Тийм 10 минутын сакс. Тэгээ тэр тоглолтын темп ямар бөмбөг талбай уур амьсгал гэж юм чинь. Маргад Монголд ирсэн баг юм. Ирсэн шүү дээ. Ирээ бэлтгэлээгээд одоо явцсан яваг байна. За яг ямар ч энэ тэмцээн бол манай урд төрштэй болно. Тэгэхээр цаг агаарын зүрх болон цагийн зүрх мөр бол харьцангуй гайгүй. 9 сарын 17-наас эхэлж эхэлж байгаа тий. Манайх чансаагаараа 3 бичигдчихлээ. Вау. Тэгээд C хэсгийг тэргүүлж байгаа. Итали, Алжир зэрэг багуудтай нэг хэсэгт орсон. Тэгээд манай үзүүлсэн хамгийн дээд амжилт нь өмнө дэлхийн аврах шалралт тэмцээнд өнгөрсөн жил байна. 7 дугаар байрт орсон одоо хамгийн дээдлийн амжилт. 9 дугаар байр. 9 дугаар байрт орсон хамгийн дээдлийн амжилт. Тэгэхээр ер нь бол манайх энэ жил бас үзээтэй бас 3-3-аараа урд өршт болж байгаа бас чансаагаар ч гэсэн гайгүй байна те. Тэгэхээр бас манай монголчууд бас залуучууд маань 3-3 ер нь U23 гэдэг чинь 3-3-ын ирээдүйн заламж халаа гэсэн үг шүү дээ. Ер нь ирээдүйн заламж халаа гэж. Одоо дараагийн Ананд Кадра Андрийн оронд тоглох шигшээгийн бүрэлдэхүүнд багтах тамирчид заламж халаанууд шүү дээ. Тэгэхээр энэ хүү тэмцээний бас мэдээлэл шуурхаас манай M Sports-ийн веб хуудас аппликейшнээс та нар аваарай манайх бас тэмцээн болонгод нь шуурхаа мэдээллүүдийг хүргэх болно гэж хэлмээр байна. Тэгээ мөн дээрээс нас шишээ багийн тамирчдаас амжилт хүсье те. Залуучууд амжилт хүсье залуучуудаа. Тоглолтын нэг бүгдийн цагаа үзнэ. Гой орч тоглох хаа би бол энэ дөрвийг бол үнээр гой тоглох гэж бодож байна. Гой тоглох уу? Асуудал. Хурдтай. Шидэлттэй. Хамгийн ер нь бол жоохон энэ бүрэлдэхүүнийг харахад нэлээд хурдтай л бүрэлдэхүүн харагдчихна. Би бол дөлгөөн Болор Эрдэнэ хоёрын тоглолтыг бол нэлээд үзсэн. Энэ хоёр бол үнэхээр гоё орчт юм бэл. Би нэг ээж ойлгох юм бэл. Заслаа аваад. Заслаа аваад 3-3 ялангуяа заслаа маш чухал те. Тэгээ Болор Эрдэнэ ч өөрөө шидэлттэй.
Гоё тэмцээн болох юм байна. Гоё Тийм, гоё. бүрдэх орж байгаа юм байна. Үзэх юм ихтэй байх юм байна. За дэлхийн аваргыг U23-ын дэлхийн аваргыг баг дуусгаад залгаал тэгэл дийдлийг Лиг маань эхэллээ тий. За яг энд FIFA 3-3 ярьсных манай эмэгтэйчүүд маань Улаанбаатар Амазонс эмэгтэйчүүд маань анх удаага Women's Series-ийн финалд өөртөөхөө эрхийг одоо бүр юу одоо оноогоо цуглуулж аль биесээр одоо орохоор болсон байна. За энэхүү 6 дугаар байраа шалгарсан байна. 9 дугаар сарын 12-нд буюу баасан гарагт эхэлж байгаа. За манай тоглолт бол 9 дугаар сарын 13-нд эхлээд тоглож байгаа. За манайхаас хэсэгтээ бас манайх чансаагаар бас нэлийн дээгүр үзэж байгаа. Манай эмэгтэйчүүд Улаанбаатар Амазонс багч нь яг бүрэлдэхүүний үед жаахан өөрчлөгдөж орж ирсэн байгаа. За Нанди үсэл Америк руугаа буцсан. Нанди үслийн оронд болор Эрдэнэ. Тэгээд Амари Робинсон гэдэг импорт. Одоо Улаанбаатар Амазонс дээдлэгт хамтдаа тоглох импорт нь бас хамт тоглож байгаа. Тэгээд дээж хулан Монгол Улсын гавьд тамирчтлах хулан хин ариун цэцэнээр багтаа хийрээ байгаа. Тэгэхээр энэ бас гоё тэмцээн болно. Women's Series-ийн финал гэхээр бүр энэ хамгийн том тэмцээн, хамгийн сүүлийн одоо жинхэнэ аварга тодруулах нийтдээ series чинь баг хэд болдог лээ жилд 7-8 Улаанбаатар дулаад байдаг шүү дээ. Тэр жол нэг series тэмцээн 7-8 тэмцээнээс оноогоо цуглуулад манайх ч 3 дугаар байранд нэг орсон, 4-т орсон, 5-т орсон, 3-т орсон гэх мэт амжилтууд үзүүлж явж оноогоо цуглуулсараад энэ хүү тэмцээнд орж байгаа. Тэр маш том ач холбогдолтой тэмцээн болно. За өнгөрсөн дэлхийн аварга Нидерланд жишээ баг тэргүүтээ томчууд ирж өрсөлдөж байгаа. Канада манад гэдэг маш том багууд, улсын багууд ирж өрсөлдөх. Хэсэгтээ Нидерландтай манайх бас таарсан байсан. Тий. Тэгээд өмнө нь бол өнгөрсөн жилийн үед бол манайх нөгөө хост орныхоо одоо ирэхээр зохион байгуулагч орныхоо ирэхээр оролцож байсан бол энэ удаад яг аль биесээр ирэх авсан гэдгээрээ онцлогтой. Тэгээ сайн ер нь бол манай эмэгтэйчүүд бол одоо та бүхэн мэдж байгаа тийм ер нь бол ингээл он гарснаас хойш 3-3-ийн одоо яг үлрэл эхлээд бүх стопууд оролцоод тэгээд яг чансаагаараа 6-аар шалгаж цаашаа гарч байгаа. Манай охтуудтай бас амар хичээл авсан шүү. Энэ нөгөө тасралтын үржил болохоор дэлхийн аварга шүү залгуулаад явчихсан шүү дээ. Ялангуяа хулан ариун цэцэг Нанди үсэл 3 дунд 5 хамраагүй. Тэгээд нөгөө 5 сар давын нөгөө нэг Азийн зүүн Азийн тоглолтууд шгшээ багийн тоглолтод оролцоод хятад очиж тоглоод тэнгууд daarаас нь 3 сар 3-аар нүдэд. Одоо ингээ финал. Одоо тэгэл залгуулад дээдлийг нэг тэгээд дахиад нөгөө мэдээлэл өгчихгүй тий. Тий Улаанбаатар Амазонс Амазонс. Тэгэхээр дахиад тийм тоглолт. Тийм дахиад Улаанбаатар Амазонс баг маань за энийг гоё яг ойлгомжтой тайлбар гэвэл яг өнгөрсөн жилийн манай монголчуудын дээдлийн аваргад оролцсон BCL ээжэд ээжлэгэн эмэгтэйчүүдийн Азийн аваргуудын лиг. Анх удаа Монголоос эмэгтэй баг маань оролцохоор болсон. За өнгөрсөн жилийн аварга Улаанбаатар Амазонс баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэхүү тэмцээнд нэмэгдэж орж байна. За энэхүү лиг нь өмнө 4 багтай зохиогдоод явж исэн бол энэ удаа Индонез улс хасагдаад Солонгос, Сауди Араб, Монголын дээдлийн аваргууд энэ лигт одоо ороод өмнө нэмж орох нь тий 6 багтаагаар 2 хэсэгт хуваагдсан. Манайх хэсэгтээ Хятад 50-ны багуудтай уулзраад харцсан байгаа. Тэгэхээр энэ бас тоглолтууд бас гой сонирхолтой болох бах. Эмэгтэйчүүдийн Азийн аваргууд лиг гэхээр бас яг өнгөрсөн жилийн BCL ээж шиг л тийм л тоглолтууд сонсохоор тэгтээ ачаал амар тий. Харин яг ингэж ярихаар амар байгаа. Тэгтээ харьцангуй одоо манай эдийн бэртэл гимтлийн асуудал харьцангуй гайгүй байгаа учраас одоо энэ тэмдэглэж байна баярлж байна. Одоо тэнд жинхэнэ нөгөө нэг ари албыг өстой магтах хэрэгтэй шүү дээ. Терапист те. Сэтгэл зүйч. Бэлтгэл хангалттай. Одоо тэр арибекийн дасгалж удаж нөө Япон коуч байгаа шүү дээ. Япон коуч энэргээд дэлхийн аварга хүртэл ингэж оролцоод бол маш их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байгаа. Тэднэрээс бас бахархаж байна те. Тамирчдын ард бол ялангуяа энэ хөдөлгөөн засч хоол зүйч те. Сэтгэл зүйч дасгалжуулагч гээд маш олон хүмүүс ингэж тэр хүмүүсийн ачааллуудыг ингэж харж явдаг учраас. Тэгэхээр гэмтэл бэртлээс л хол байгаасаа гэж үзэж байна да. Гэмтэл бэртэл болоосаа одоо тэгээ энэ том лигүүдэд үзэх гэж байгаа. Захын маш язаж идэ хэдэл. Одоо тэгээд дээдлийг 10 сарын 1-нд эхлээд цаашаа үүсэх юм маш их байгаас. Одоо ингээл лигийн тоглолтуудыгаа үзээл, нөгөө BCL-ийн тоглолтууд үзээл, ECL-ийн тоглолт үзээл, эмэгтэйчүүдийн тэмцээнээ үзээл, дахиад ер нь бол зүгээр сагсан бөмбөг явж шүү дээ. Сагсан бөмбөг явж. Ингээд бодохоор бас холбоонд бас баярламаар байгаа байхгүй юу? Тий. Холбооны төлөв маш сайн. Зөвхөн дотоодын тэмцээнийг бид нар өмнө үзэж ингэж баярлдаг гэсэн бол одоо манайх Аз гарчлаа шүү дээ. Болчлоо гэдэг ч гэдэг. Гасын хөлгүүд баг баталчлаа. Аз юу FIBA ч манай Монголыг хүлээн зөвшөөрчлөө. Маш олон сая хамгийн том шиг үл U16-гийн дэлхийн аварга биш үү? Тэр тий. Азийн аварга шалгалт тэмцээнийг Монголд улстай хоостоор зохиочлоо тий. Дэлхийн 3-3-ын дэлхийн аварга шалгалт тэмцээнийг эх орондоо зохиочлоо гэдэг чинь амар том бохгүй. Гэх мэтчлэн
маш олон ингээд биднийг үүсгэнтэй байлгаад бүр дэрэгдээс нь үүсэх боломж олгож байгаа. Мөн дээрээс нь энэ дээд лигийн аврагын түвшинд өрсөлдөх багууд нь Аазда дахиад өрсөлдөх боломжийг олгосноос холбооны бас удирдлагуудад бас баярламаар байна. Тэгээ биднийг бас үүсгэнтэй болгоод байна. Дээд лигийн багууд гадагшаага явж бэлтгэл хийгээд байгаа. Ер нь хийдэг те. Яг бүгд тишээ мак заримдаа ингэж жилжилээ. Тийм ер нь 100-ны бэлтгэл офсесны үеэр багаараа яг амардаг бэлтгэлээ яг ингэж хоршиж яадаг. Энэ жилийн хувьд болохоор Завхан Brothers баг, тэгээ BCH Knights баг ер нь бол одоо бидний харж байгаагаар илт одоо явлаа шүү дээ. Уг нь болохоор хөлгүүд гэдэг ч юм ингэ явдаг. Ер нь ийм гадагшаа явдаг бэлтгэл хэр багт нөлөөлдөг вэ амжилтанд? Юу гэж бодож байна? Ер нь бол нөгөө байрлсан бэлтгэл гэж ярьдаг. Одоо шгшээ багийн тамирчид хүртэл. Одоо ер нь шгшээ баг гэлтгүү. Сагсны багууд ч гэсэндээ ингээд яг том тэмцээний өмнө багийн хавар амьсгал ер нь бол ойлголцлоо нэмэгдүүлэх нь бол байрлсан бэлтгэл одоо 24/7 хамт байна гэсэн үг шүү дээ дээр чинь. Тэгэхээр энэ байрлсан бэлтгэлүүд тамирчинд нөгөө нэг бэлтгэл болон амралтандаа зохицуулах тэрэндээ илүү фокуслах боломжийг олгодог. Ер нь бүх тамирчид яг тэгдэг. Ер нь бол гадаадын цугларалт бэлтгэл, дотоодын цугларалт бэлтгэлд ингээд гараад ирэхээр бэлтгэл хийлээ, амарлаа. Бэлтгэл хийлээ. Одоо юу гэдгийг терапевт дээр очиж имчилгээ хийлээ, инглээ тэглээ гэдэг. Яг л зөвхөн тэр бэлтгэлдээ илүү төвлөрч байгаа. Бусд үед яадаг вэ гэхээр тамирчид нэг хажуугаар нь ингээд өөр юмнууд орж ирээд байдаг хөөхгүй. Одоо юу гэдгийг ингээд нэг сатаараал те. Одоо нэг гэр бүлийнхэнтэй уулзах юм эсвэл найз нөхдөйг нэг уулзах юм ингээд эсвэл нэг гэрээ ажил мэл хийх ингээд тамирчин тэр хэмжээгээр нь жоох ядралтай өгч идэг. Тэрийг нь зохицуулах үүднээс одоо юу гэдгийг багийн мод ингээд жишээ багийн дээр ч юм ингээд шийдвэр гаргаад олон улсын бэлтгэл цугларалт, дотоодын бэлтгэл цугларалт тамирчтай хамруулдаг. За энэ үеэрээ яг нөгөө нэг тамирчны сэтгэл зүй болон одоо нэг хоолтой их ажиллаж эхэлдэг. Яг энэ үеэрээ. Тамирчны сэтгэл зүй яг тийм үед одоо ялангуяа багийн спортер бол бүр илүү дотоод уур амьсгалаа ер нь бол бид нэг ойлгож эхлэн. Тэгээд ирэхээр нөгөө багийн ойлголт талбай дээр нэг ойлгох, нэг мэдрэх гэдэг нь илүү ойлгож эхэлдэг. Одоо ингээд жишээ нь өсгөө битээр ингээд хамт ажиллаж байна те. Тэгээд битээр бол яг энэ өсгөө гэртээ ямар хүн бэ гэдэг бол би мэдэхгүй байхгүй. Тэгэхэд тамирчид тэр нэгээ таних боломжийг нээж өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол баг болоод ер нь тамирчид асар их хэрэгтэй байдаг. Лигүүд эхлэхээр фри сизны тоглолтууд гэж ярьдээ шүү дээ. NBA ч тэр өөр лигүүдэд байдаг. Манад бол байдаггүй. Фри сизон те. За тэр тоглолтуудыг л багууд маань олон улсын багуудтай хийгээд байна те. Солонгост очиод Завхан Brothers-ийн бол нэлээд олон тоглолт хийсэн тэр маш том багуудтай хийсэн шүү дээ. Том багуудтай. За BCH Knights багийг харж байхад бол Филиппин нэлээд бас том багуудтай тоглож байна те. За өчигдөрхөн Эрдэнэт Miners, Omni Эрдэнэт Miners багийн үед бол Хятад улсыг зорилоо. За Хятадын лигийн аврах багуудтай бас тоглоно гэж байна. Хятадын лигийн аврах багуудтай. Нэлээд олон хотуудаар явах сураг байлээ. Нэлээд олон тоглолтуудад оролцох юм шиг лээ. Тэгэхээр чинь Хятадын лигийн багуудтай тоглох гэж байна те. Солонгосын лигийн багуудтай тоглож байгааг харлаа. Одоо Филиппинтэй харлаа. Тэгэхээр багууд одоо нэлээд ач холбогдол өгдөг болж те. За дотоодын бэлтгэлээс гадна гадны бэлтгэлүүдийг хийж ин олон улсын багуудтай тоглож байна. За олон улсын багуудтай тоглоод нөгөө BCL хүрээнд ч юм уу E-Station Super League-ийн хүрээнд ч юм уу бид нар угаасаа тоглох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрний бэлтгэл нөгөө багууд ямар судалгаа таагдаг. Янз бүрийн байдлаар. Тэгээ шууд улирал эхлээл хүчтэй орж ирэх гэдэг шүү дээ. Багууд чинь тэгдэж ш нэг улирлын ихэнд нэг уучраа олох гэж нэг ганц 2 3 4 хожигдл аваад тэр нь улирлын төгсгөлд жоохон гай болох хандлага байгаад идэг тийм. Тэгэхээр тэр алдаагаад эртхэн засаад ойлголцлоо игээд шууд л бэлэн орж ирэх гэдэг юм л гэж. Тэгэхээр манай лигийн хувьд улирлын өмнөх тоглолт хэрэгтэй болцсон гэж хараад байна шүү дээ. Яг хэрэгтэй ч байх те. Одоо сая өсгөгийн хилдгээр бол улирлын ихэнд нэг жоохон багийнхаа нэг юу гаргах чигээд шүү дээ. Хийх гаргах чигээд шүү дээ. Тэгэхээр тэр хийх гаргахын тулд улирлын өмнөх ядаж нэг 4-5 тоглолт ч юм уу нөхөрсөг тоглолтууд байж болох юм. Гэтэ энэ багууд ч өөрсдөө шийдвэрээ гаргаад олон улсын түвшинд тоглоод сая 91 илдэг те. Тэд нар чинь ганц тоглолтоос гадна багаараа байгаа нэг 10 тоног гадаадад байхаар яах вэ? Буудалд байх нь шүү дээ. Хамт байх нь идэхтэй шунтагтай цуг байгаад энэ уур амьсгал талаас нь бол их нөлөөтэй шүү дээ. Ганц тоглолт гэлтгүүр ер нь бэлтгэл дээр айгуу сайн нэг ойлгож авч. Тэгээ ер нь бол одоо багуудын бас ингэж бэлтгэл хийж байгаа нь одоо залуу шин тамирчдыг ингэ төвшөө ахиулаад ороод ирж байгаа тийм ээ. Одоо ер нь бол тэр Солонгосын лигийн багтай, Хятадын лигийн багтай ингээд тоглож ийн гэдэг маань өөрөө залуучдын төвшин маань ингээд дахиад ороод ирэх боломжтой. Магадгүй энэ одоо бидний төсөөлөгөө амжилтыг одоо андердог гэж ярьдаг шүү дээ. Одоо доогоор яригдчихсан баг дээшээ илүү өрсөлдөх. Магадгүй тэгээ өрсөлдөд үүсэх байхгүй. Тэр ер нь бол тамирчны бэлтгэл, зуны бэлтгэл форм хэр байгаагаас хамаарал
одоо лигт бас амжилтанд тэр хэмжээгээр нөлөөлнө л гэж ойлгож шүү дээ. Бэлтгэл цөмөрчгүйтэй. Бүх шиг тий. За сая бүхгээ хэлчихлээ шүү дээ. Тэгвэл хэдүүлээ дараагийн сэдв бол үндэсний бүх рүүгээ орё. Ер нь бол энэ weekly базаа бол зөвхөн сагсан боб гэлтгүүгээр Монголын баг тамирчдын оролцсон тэмцээн болон Монголд болж байгаа тэмцээнүүдийн талаар ярилцдаг. Ганц тэмцээн бол ер нь бол энэ спортын иргэн юу болж байгаа нэлээд. Хамаатай бүх зүйлийг ярьдаг. Тэгэхээр үндэсний бүх маань сая нэг гэхэд хоног сэвэгдэд байгаа сэдв бол яалтчгүй нэг наадмын барилдаанууд дээр гарсан допингийн асуудал. Үзүүр бүхийн асуудал их өндөгдөж байгаа тий. Ингэсэн энэ удаагийн допингийн тест шинжилгээнд дэр болохоор яг хариу гарсан. Тэгээ хариу гарсан дээр улсын баяр наадам зодголсон бүхчүүдээс 2 нь илэрсэн байна. Зөв яг бусад одоо аймаг, сум, эсвэл цэргийн барилдаануудаас ерөөдөө 10 тоглогч илэрсэн тий. 10 бүхтэй. Тий 10 бүх илэрсэн. Тэгээ 10 бүхөөс нэг 6 нөлөө ер нь бол яг шийтгэл авсан байгаа. Магадгүй зарим ганц нэг бүхчүүд дээр болохоор хүлээн зөвшөөрч ирээд их юм бол буцаад нөгөө нэг шийтгэлийн хугацаа багасгахъя гэдэг зүгээр яг тийм шуум мэдээллүүд ерөнхийдөө гараад ирсэн байгаа. За тэгээд улсын баяр наадамд хариу гарсан, эрэг гарсан одоо бүхчүүд гэх юм бол улсын гард өсөх 2, аймгийн арслан баян жаргал гэсэн 2 бүх байгаа. Энэ 2 бүхийн ямар нэгэн одоо шийдвэр одоогор бол гараагүй байгаа. Хүмүүс ч их хүлээж байгаа тий. Хүлээж байгаа. Аймгийн арслангийн хувьд бол 4-ийн даваанд даваад 5 дээр унсан баха. Тэг санаад байна. Гончигдан барьцгад унсан уу яасан. Өсгөөр Өсгөөрийн хувьд бол үзүр төрөн шалгараад улсын гарц цол авсан байгаа бүх тий. За наадам дуусны дараа яг өсгөөр гардын хувьд нөгөө допинг илэрлээ энэ төр гэл асуудлууд гараад үүсгэт нь яг өсгөөр гардын цолыг хураагаад авчих юм бол хин нэгэн хүнд цол өгөх чимэг өгөх бах тий. Цол авах бүх бол харагдаагүй. Дандаа чимэг нэмэхээр юмнууд харагдж илээ. За жил болгоны л баяр наадмаар энэ допингтэй холбоотой асуудал яваад энэ тий. Сүлдэж бараг залхаж штэ яг үн ч юм уу удлаа ч юм уу хэрэгэлсэн ч юм уу хэрэглээгүй ч юм уу янз бүрийн сошиал мэдээллүүдээр харахаар бараг бүгд л хэрэгэлдэж штэ ч гэж яхин зарим нь энийг бараг хорлцлоо ч гэж яхин тий. Тэгэхээр манай үндэсний бүхч өөрөө яг спорт муу юм уу? Яг спортын төрөлтэй хамруулад энэ допинг аваад явах хэрэгтэй юм уу? Өв боломжл гэдгээр явах хэрэгтэй юм уу гэдэг нөгөө юм хилцүүлэг яваад байна. Би дээр асуусан штэ. Спорт мөн үү гэдэг. Одоо сүүлдээ бүр яг энэ допингтэй холбоотой юмнуудыг нэр үнэхээр залхаж байна. Жил болгоны баяр наадмаар л нэг нөхөр илэрж идэг. Одоо та нар ингээд бодоод үзлээ зөндөө байгаа шүү дээ. Жил болгоны баяр наадмын үзүр төрнүүдээс дархаа ураг бат суургээл сасаас гараал дараа нь за оюун болд төрөв бүх бадарч одоо үзүр бүх өсгөөр тий. Одоо энэ бүр ярил утгагүй баг. Тэгээ та нар шийтгэлүүдийг харж үзсэн үү? Тэгвэл одоо допингийнхэн тэр тун бодисоос шилтгаалдаг юм байлгүй. Гэхдээ зарим нь 4 жил, зарим нь 2 жил, зарим нь 11 сар, 6 сар яагаад тэгдэм юм. Яагаад тэгээд тэр нөгөө нэг төрлөөсөө одоо нөгөө нэг энэ чинь нөгөө одоо антидопингийн холбооны дэлхийн олон нөгөө вадагаас гаргадаг нөгөө бодисын юм төрлөөд байгаа гэсэн. Ер нь л тамирч дээр эдэг төрлөөд байгаа. Тэгээд тэр нь нөгөө нэг бүр нөгөө 20-той бодис эргэлзээтэй ингээд ийм бодиснуудын төрөл байдаг. Тэгээ зарим нь зүгээр нөгөө эмийн агуулмжинд байдаг. Зарим нь бол нэмэлтээр ингэж бүр хэрэгэлдэг тийм допинг. Манай бүхий холбооны тэр журам заавар дээр одоо яг тэр тэрийг хэрэглүүл тийг нэг гэсэн юм бол байхгүй шүү дээ. Байгаа мó гэсэн байхгүй. Одоо жишээ нь сая нэр дуудаагүй нэг хэдэн бүхчүүд байсан шүү дээ. Тэдний зарим бүхчүүдийн одоо нөгөө нэг санамсаргүй байдлаар ч юм уу нэг тохиолдлыг нь судлаад тэгээд өршөөсөн байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү юу одоо яг ВАДА дээр байгаад байгаа байхгүй. Тийм, ер нь бол ВАДАгаас гаргасан заавар зөвлөмжийн дагуу Монголын одоо допингийн эсрэг холбоо гэж байгаа шүү дээ. За тэгэхээр яг дэлхийн допингийн холбооноос гаргасан заавар зөвлөмжийн дагуу л угаасаа явж байгаа. Ер нь бол тэрэн дээр үндэслэж одоо тэр нөгөө нэг бодисуудын төрөл ангилал бүх юмнууд байгаа. Тэгээд бүхий үндэсний бүхий холбоо гэхээс илүүтэй Монголын допингийн эсрэг төвөөс гаргасан шийтгэл юугаар л явж байгаа. Юу гэж тэгж идэв. Холбооноос нь шийдвэрлийг гаргана шүү дээ. Үгүй. Холбооноос юу гэж үгүй. Ямар ч тамирчнаас гаргасан тэр допинг эсрэг төвөөс гаргах. Харин тэрийг аваад холбоо тэрийг мэдчихэнгүүтээ холбоо шийдвэрийг гаргахгүй. Баяр наадмын зохион байгуулах комиссар. Тийм комиссар. Одоо араа энэ допингтой холбоотой асуудал цааш гарна. Гарна. Одоо бид нар нөгөө өмнөх ингээд түүхтэд харалтаа жил болгон гарлаа.
Одоо хитгэн л асуудал байгаа байхгүй. Ингээд нуун дарагдуулаад байдаг асуудал одоо болооч бүр сүулдэ залхлаа тий. Эхлээд 45 хоног сар 2 сар алга болчихно. Тэгээ алга болж байгаа л за нэг 4 хүнээс илэрсэн болтой юм шиг байна гэж яваал нөгөө 4 хийн бүүм. Одоо тэгсэн чинь өнгөрсөн жилээс хойш та нар санаж байна 48-аас 72 цагийн дотор хариу нэрдэг болгосон. Тэгээ бүр хуульчлаад одоо баяр наадмын зохион байгуулах тухай хуулийн төсөлтөнд өөрчлөлт оруулав. Энэ жил яасан тэр 72 цагт дууссан байдгүй 96 цаг боллоо байдгүй тий. Тэгэл за тэрнээс ингэсэн юм шиг байна. Эн чин цаанаа нэг асуудал үүсгээд байгаа юм шүү. Нэг хүн ирхэн ирсэн гэд мэдчих чинь тий. Хин мэддэхгүй тий. Нэг хоёр хүн байгаа гэж хайдаг тий. Цаг хугацаа удах тусам одоо нөгөө нэг бүх сонирхогчдын харталт ихсээд байгаа. Тэр чинь угаасаа харталт ихсэж байна гэдэг чинь тэр ноо байгаад байгаа байхгүй. Тэр нуунд одоо нөгөө Лэнс Армстронгийн дугаарыг битээр өчигдөрхөн постлсан бишээ 4 дахь өдөр тий постлсан. Тэр чинь зохион байгуулалтаа нуун дарагдуулдаг юмнууд дэлхийн түвшинд байсан байгаа байхгүй. Тэгэхэд одоо энэ цаг хугацаанд байгаа зарлахгүй байгаагийн асуудал чинь цаанаа асуудал байгаа юм шүү. Тэр допингийн холбоо мэдхгүй тэр цагуур байдаг л болт юм шүү. Манай Монголд яг энэ допингийн шинжилгээ хийх лаборатори нь өөрөө байхгүй шүү. Үгүй тэр лаборатори байна уу байхгүй нь юустай хамаахгүй шүү. Тэр чинь юм өгчсөн тий. Та нар онгоцоор карго авалтаа баг маргааш нь ирнэ үстэй. Баг өдөртөө ирж Солонгосны нислэг чинь 100 бол өдөрт 2 ирдэ штэ Солонгосоос манах. Манайх чинь допингийн шинжилгээгээ Солонгост өгөөд штэ. Тэгээ явууллаа за дээж явууллаа. За тэр лаборатори нь олимпиад төр дэгдэг өстэй 24 цагийн дотор шинжилждэг дээ. Тэгээ за буцааж ирлээ задарлаа 72 цаг хангалттай. Солонгосоос бараг хурд ирээд яармаг дээр жоох уудаж магадгүй шүү тэр. Ер нь л тийм шүү дээ. Солонгосоос 3 цаг 30 минутын нислэг тэндээс нэгдүү 5 цаг л явна тий. Тэгэхээр энэ нөгөө яг хуйлдаа нийцүүлээд тэр 72 цагтаа зарлаад тий. Тэр А сэрцөө зарлаад Б сэрцөө зарлаа яг тэр хуулийнхаа дагуу яваад тодорхой байгаа. Тодорхой байгаа. Дараагийн асуудал нь болохоор яг энэ допингийн шинжилгээг чинь бүгднгээс авах хэрэгтэй ч юм уугүй ч юм гэдэг асуудлуудтайгаа зэгцэлмэр юм дөө. Сая хэлсэн шүү дээ нөгөө Lance Armstrong гэдэг тэр үний хэрэг чинь болохоор одоо 2000 оны үед болсон хэрэг шүү дээ. 90 оноос хойш. Тий. Одоо одоогоос ингээ бараг 20 хэдэн жилийн өмнө тэр үед одоо тоног төхөөрөмж техник хэрэгсэл муу байсан учраас магадгүй заримдаа хуурсан байна, заримдаа баригдааг байна те. Гэтэ одоо хэдэн он бэлээ те. Үгүй тэр чинь баригдчихаа цаагаараа зүгээр гарууд нуугаад байсан байна. Тэгээ одоо хэдэн он бэлээ те. Яагаад тэрийг удах шаардлага байгаа? Яагаад тэрийг эсвэл бодлоомжуулах шаардлага байгаа? Тэтгэхгүй одоо тэгээд одоо ингээл олимпиад дээр ч юм уу дэлхийн аваргын тэмцээнүүд дээр ч юм уу Азийн наадмын тэмцээнүүд дээр допинг шинжилгээ авдаг шүү дээ. Авдаг. Аваад тэр чинь тэр дайруулаар авч байгаа. Баг медаль гардуусны маргааш ч юм нөгөө ч юм хураагаал ингээл асуудлууд үүсэл явдаг үстэй. Манайх бол байгаа шүү дээ. Одоо за нэрийг нэлээд яг чөлөөт дээр ч байсан. Жудод дээр ч гэсэн манайхаас гарсан ч юм уу байж гаш бокс дээр ч гарч ирсэн. Тэгэл юу гэскээс ингээд шийдэл явчихдаг. Тэгэхээр иймэрхүү асуудлууд гарахын хэрээр хүмүүсийн харталт ихсэж байгаа. Тэгээд яг цаашдаа бас яг энэ хоёр бүгдээр бас шийдвэрүүд яаж гарахыг нь хэдүүлээ хамтдаа хүлээе. Тэгээ гарсан байна бас ярилцах цаг гарах баха. Одоо наадхан дээр чинь зүгээр дэлгэрүүлээд нэг юм ботоод үсгэнэ. Одоо энэ наадам дуусчлаа шүү дээ 12-ны өдөр тий. Бай шагналаа бараг тэр 72 цагаас нь хойш өгчмөр юм уу дөө. Бүр сүултээ тэгж бодож шүү дээ. Бүх юм ингээ зарлагдсны дараа тэр үзүр төрөний бай тэр нутгийн зөвлөлийнх нь юм уу гэдэг. Одоо тэгээд энэ бөхчүүдэд хамгийн юм өгчөө тэгээд яах хурааж авснаа дараагийн хүнд нөхөх юм уу яах юм мэдгүй. Одоо яг энэ үндэсний бүхий холбоо за энэ зохион байгуулах комиссээс ерөөсөө хүсгэл юм тэр байгаа. Нэгдүгээр тодорхой бай. Тэгээд энэ дүрм журмын дагуу яаж шийдэг ямар шийдвэр байгаад байгаа. Үнэхээр тэр ард нь тодорхой хүмүүс ирэх ашиг тодорхой хэмжээний ирэх ашиг яваад байгаа бол ингэж удаагаад бэлэнтуулаад байгаа асуудал байгаа хэл гэж бид нар хардж байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд тодорхой байгаад тэгээд дүрм журмаа ил тавиад ямар шийдгэлийг яаж навтуулаад одоо тэгээ яах юм гэдэг энэ зохион байгуулалтаа шийдэх бол одоо наадам маань үзэгчгүй бол ер нь бол энэ үндэсний спорт маань үзэгчгүй бол маш олон шижрээ тэргүүтэй тийм маш олон спорт үндэсний бүх уламжлалын талаар бичдэг спортын сэтгүүлчнэр бичээл байгаа шүү дээ. Одоо энэ наадмын нэрэ тий хуучин цагт чинь ингээл бүхний талаар уншихаар за нэг гар амар нэг даваа өгөх тэр чинь нэг мөнгө цаасны хувьд биш те нэг тутгийнхаа дүүг эсвэл цуг бэлтгэл хийжсэн юм өгдөг юм бол байсан. Тэр нь одоо бүр сүулдэ те ингээл баг өгөхгүй болохоор зодох гээд байсан үгүй юу? Тэр нэрэнд тийм харагдаад байсан шүү те. Тэр зүгээр гар амрах гэдэг нэрэнд нэрээ яваад байгаа юм шиг. Одоо тэрийг бүр ингээд хүлээн зөвшөөрдөг болоо. Тэр аймгийн наадам маадмыг одоо болио чи бүр арай л доромжлол явж идэв дунд чи. Дашраар одоо тэр хайл аймагт төрүүлсэн билээ бүх тэр их мундаг бүх үйлээ шүү. Тэр хоёрын даваанаас хойш тэр улс аймгийн
цолтой бүх бүхчүүдийг 2 3 4 5 6 7 даваад аймгийн арслан болж илээ. Тий аймгийн арслан боллоо. Тэр амар бүх гарч ирж байгаа байхгүй ингээ харах нэ. Унсан бүхчүүдийн харах. Энэ одоо аймаг нийслэлийн наадам одоо аймаг сумдуудын наадам бол бүр бэрэл дин. Цол өгөх яг тийм аймгийн наадам эдэр дээр улсын бүхчүүд ер нь оролцох юм шаардлага байхгүй шүү. Чимдэг Уг нь бол байх. Үгүй чимэгтэй одоо гоё те 100 жил те нэг тэгш зай мой дээр бас байж болно шүү дээ. Цолгууд нь байж болж байна. Цол өгөхгүй. Тэгэнгүүт яг зүгээр ингээд жил болгоны яг цол өгөх одоо нэг хоёр бүх одоо ярьж штэ би нэг аймгийн зан би нэг аймгийн арслан болчих гээл зорио явж итл нэг томчууд нь ороод ирэх чинь нөгөө хэд чинь бас хэцүү штэ яг үнэ. Наадгаж ганцхан өгүүлбэрээр л хаагаа ичиж байгаа болох байхгүй юу? Аймгийн цол олгох барилдаанд улсын цолтон барилдахгүй. Цол олгох. За тэр нөгөө тэгшөө мөө тэр нөгөө 100 жил мэл бол асуудалгүй ш тэр чи цол өгдөг юм чи. Тэгвэл болохоор чи тэнд чи очил жинхэнэ нөгөө за ингээд одоо нөгөө хитэн сая төгрөгөөр бараг сумын заанд хитэн ийм л зав юм болоод байгаа. Одоо тэрийг нь бараг тэгээд хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Тэгээ муугаар хэлэхэд одоо нөгөө нэг за уучлаарай том бүхчүүдтэй хайш ингээд аймагуд төр тойрч барах халтур хийгээд байгаа. чи ажлын юу гэж байгаа юм чи ямар гойлт чи. Үгүй яг тийм байгаа. харахад бол онцгүй шүү дээ. Зан бодолтой. За улсын заан цолтой бүх сумын аймгийн наадамд очиж барилдаа начи авах гэдэг юм уу? Арслан болох гэдэг харин юм уу? тийм. Чимэг авах гэдэг юм уу? Чимэг өгөхгүй шүү дээ. Тэр би ямар намайг загнаад их би яах юм. Чи одоо яах гэдэг юм бэ? Тэгэхээр энэ бол одоо ингээд нэг бодлогын төвшөнд өөрчлөхгүй бол тэр сумын наадам чи үцгэд хэцүү байна. Аймгийн одоо бид нар ингээд 107 8 сард монголчууд тэр чигээр л яг нэг хэлэхэд амраал наадамлал явдаг ш. Тэгээ та нар очиж үзэж байгаа юм шүү дээ. Тэнд чи муухайгаа шүү дээ. Бараг ингэхт л унчаад байгаа шүү дээ. Тэгээд за бараг нөгөө нэг уяачтын наадам нь бараг хамаагүй л үзүүштэй байх гэдэг шүү юу нь. Тэр чи цол өгөхгүй яг л шудраг барилдаа. Тий. Уяачтын наадам нь нөгөө наадам дуусны дараа энэ тентгийн ойрноо дуусны дараа уяачтын наадам гэж болдог. Тэр уяачтын наадамыг оцоо бараг үзүүштэй байх. Тин чиг галах. Одоо нөгөө үе солигдол энэ балд малбад чинь зэт үеийнхэн самарж штт те. Тэрэн шиг одоо энэ нөгөө яг шудраг юмыг хүсдэг энэ үеийн хүүхдүүд чинь тийм юм харахаараа энэ спортыг ч үзхий байх байхгүй юу? Ийм чис дутдаггүй юм билээ очиод баг ингэждэг те. Тэгэхээр энийг өөрчлөхгүй бол үзэгч нь буурж явсараад үзэгчгүй болох эрсдэл бол байгаа гэж хүн болгол ярьж байгаа тэр үнний орч. Үнэ. Тэр өстой үнэ шүү. Одоо бид ингээл улсын наадмал айгуу гоё үзээд байгаа болохоос аймгийн наадам сүлдээ бүр үзмээргүй санагдаж байгаа шүү дээ. Цол болгохын ялангуяа бусад тэр дашиг машигуд бол гоё болсон. Сая өрөнган тэр дашиг машиг бол үнэхээр гоё болж байна. Автэрийн 100 жилээс гоё болсон. Тийм. Автэрийн 100 жил гоё болж Автэрийн төмөр зомжтын байна. наадам. Ямар цол өгөхгүй болохоор яг шагналынхаа төлөө нөгөө ид чи айгуу гоё барилдаа. Шууд машин харж байгаа л барилдаад байгаа юм чи шууд. Цаа нэг тавдаад л юу жилээ нэг тэрсэн тэр машин яг харагдаад байгаа чи машин харж байгаа л би нэг шаг. Яна. Би нэг шаг гэлээ. Зя. Энэ дугаарын хэрвээ гэдэг болон эхлэх гэж байна. Тэгээд яг саяны энэ халуун сэдвтэй холбосон би нэг асуулт бэлдсэн байгаа. Хэрвээ допинг илэрсэн бүхчүүдийг насаар нь банддаг бол те нэг зарим ганц нэг бөхөөр туг тагтдаг бол энэ одоо хэрэглээ багасах байсан уу? Ямар амар асуулт. Хүнд асуулт. Гэхдээ ер нь бол яг хуу тэглээгээд одоо яг нөгөө нэг Ленс Армстронгийн юу шиг схем рүү шилжиж байна. Одоо илүү даалт хэлбэр л үү. Чи ер нь бол жоохон хүний эрх хүндсэн юм хийх гэдэг юм л та. Одоо би надад хэрвээ шүү дээ чинь тийм. Допингийн эс төрөл мөрлгөл өсгөөтөр нөгөө олимпиад нэлээд уншиж үтсэн шүү дээ. Тэр дунд чи зүгээр өвчин намдаа хүртэл хийж байгаа Орд байхгүй. юм л шүү дээ. Өвчин Алкогол намдаа. Өвчин Кофеин намдаа одоо тамхи хүртэл байгаа. халуун бууруулах мууруулах ч үлээ ингээл нөгөө технологийн код хүртэл ордог гэдэг байгаа байхгүй юу. Тэр чинь туун доозоор ялгаж салахгүй бол Тийм мэдээж яах юм шүү. Одоо нөгөө цаазын ял шиг л болчих. Тийм ер нь бол тийм. Цаазын ялыг яагаад өгдөг вэ гэхээр цаазалцсан хүний чинь дараа нь өршөж чаддаг байхгүй. Тэгэхээр өгдөггүй те. Одоо яг тэр нөгөө нэг эмийн бүтээгдэхүүн хэрэглэх одоо заавар зөвлөмжөд жор бичүүлж авдаг шүү. Одоо ялангуяа сүүлийн манай Монгол улсд бол жоргүй одоо баг юм болох болчиход байна те. Тэгээд жор олгож байгаа юм юун тэр байхад эмчийн нөгөө нэг магадлан юун тэр байхад тэр жор бичиж өгсөн цаасан байхад тэр бол нөгөө нэг юунаас хасагдана. Допингийн тест авахд асуудаг байхгүй. Сүүлийн үед ямар юм уусан бэ гэж одоо дэлхийн тооны үндэслэлээр бол яг тэгдэг. Төврийн аргаар ингээд тамирчныг дуудаж авчираад шээсний шинжилгээг нь аваад өөр нь лацдуулаад одоо тэр нөгөө допингийн шинжилгээ авч байгаа нь бүр гар хүрдэггүй. Өөрөө тэр дэжөө хийгээд өөрөө лацтаад өөрөө бүр ингээд гаднах сав боглын битүүмжийг хийгээд лацыг хийгээд нөгөө хүнд өгдөг. Тэр процесс нуусны дараа шинжилгээ авч байгаа нь тэрийг нь авдаг байхгүй.
Тэгээд асуумжууд асуудаг. Ямар юм уусан бэ? Эмчийн залтаар юу асан уу? Ингэсэн үү, тэгсэн үү гэх айгүй их асуумжууд бөглөөд ингэснийхаа дараа өгдөг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг ялгаж салах дээр бол манайч гэсэн уганд яг тийм юм тэр журмынхан дагуул явж байгаа. Ямар юм тайган уусан бэ, яасан бэ, ийсэн бэ? Одоо тэр нь эмчийн бичгтэй юу, бичиггүй юу те зүгээр дур мэдээ гоцсон уу? Одоо нөгөө юунууд хүртэл сүүлийн үед нөгөө нэг энэ уург нэмэлт саплиментүүдээс хүртэл зарим нөгөө нэг энэ допингийн одоо 20 байцны чагсаалтанд ордог зарим байцууд орсон. Одоо тэр тамирчид уурга авч хэрэглэхийн тулд нөгөө бүр вадагаас сэтгэмжилсэн заавал уургийг авч явах шаардлага үүсэж байгаа. Тэгэж ичимжлээгүй уург бол одоо нөгөө нэг 20 байц илэрх магадaltaй гэж үзээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ийм цаг үе ирсэн. Ер нь антидопингийн асуудал бол дэлхийн нийтэд бол бүр аюун өндөр түвшинд түрээд одоо бүр нөгөө эсийн түвшнээс ихсээс гаргаж авдаг юунууд хүртэл тэр чинь нэг бүлэг болоод ороод ирсэн байхгүй. Ер нь энэ допингийн чинь амар. Дараагийн асуулт. Санийх дээр зүгээр ганцхан өөрийнхөө нэг сүлийн тайлбарыг хэлчихье гэх. Амар хүнд асуулт байна. Гэхдээ манай яг үндэсний бүхтэй энэ яг спорт руугаа ороод явах юм бол тэрийг бол 100% дагсан зөв. Спорт гэж үзээд явах юм бол тэр тамирчтай өгөх зөвлөмжүүдөө өгч идэг. Тэгээд тэр зохион байгуулах хорооч гэдэг юм уу тэр Монголын допингийн төвөн ч юм уу яг шударгаар тэр 72 цаг бол 72 тоо. Тэр нь тодорхойгүй байгаад хүнд хариуцлага хүлээх нь тодорхой хүлээлгэх заалт 8 сүртэй шүү дээ бүтэн насаар нь тий. Тэг чи нөгөө хэд нь тэр цаагаараа журмаад тахгүй мөрдөхгүй тодорхойгүй явдал болоод тэгвэл шудраг бус юм чинь л нэг хонглоороо чирүүлнэ шүү дээ. Дараагийн асуулт нь нөгөө талын өнцгөн. Түрүү мандах гэсэн шүү дээ. Бүх яг спорт юм уу? Эсвэл яг өв уламжлал соёл юм уу? Монголын. Тэгвэл зүгээр өв уламжлал соёл гэж бодчих. Спорт тосоо болоо. Бүгдэнд нь допингийг хэрэглэхийн зөвшөөрч. Тэгвэл ер нь ямар үр дагавар гарах вэ? Тэгэл бүүн урт наслахгүй хүмүүс л гарах. Урт насгүй тэгээ үр тогтоож чадахгүй тийм хүмүүс л гарах. Ер нь бол тухайн бүх өөрөө эрүүл мэндээр хохирч зовж иж нэг байшаанг л авна л гэсэн үг. Нөгөө бодибилдингийн хоёр холбоо байгаа гэдэг шүү дээ. Нэг нь болохоор допинг тооддоггүй, тариамаараа тооддоггүй. Нэг нь хоригддаг. Спорт гэж үү. Тэгсэн чинь тэр тариамаарыг чөлөөтэй тавьсан тамирчид чинь амар эрт нас бардаг те 30 гараад ч юм уу тийм судал юунууд яваад ирсэн. Тийм л нөхцөл байдал руу очих байлгүй. Гэхдээ хүн чинь тэнийг биш шүү дээ. Тэгж өөрийгөө золиослох хүн байх уу? Цөөхөлөх те. Одоо ер нь боддоо. Яг наадмын үеэр нэг за энэ жил шаа гээл. Нэг шагаал бүүнөр гарч ирэх юм чинь ер нь бол бүгд их гээд байгаа үстэй. Тэ? Энийг амар юм. Тэгээ бодол одоо зах зээлийн нийгэм юм чинь тийм л үлдээ. Тэр допинг нь бас мөнгөөрөө бас өндөр үнэтэй хэдэн мянган доллар нь хамгийн гайгүй майгүй эрүүл мэндийн үнэтэй. Тэгээ бас энэ чинь бас мөнгө рүү орчин. Манай үндэсний бүх вэ штэ тий. Японы сумо хоёр адилхан байхгүй юу? Тий. Үу уламжлаа бодох юм бол яг адилхан. Тий. Японы сумо яага шудраг явж болоод байгаа. Манайх яага болохгүй. Тэнд Японы сумо дээр чинь найраа мэрэ байж болно шүү дээ. Тий шүү дээ. Сүүлийн тэр чинь нөгөө манайх чинь хасагдах шатаар ингэж өрсөлдөж байхад тэнд чинь болохоор нөгөө тойргийн барилдаанаар хийдэг. Хамгийн сүүлийн өдөр за та хоёр барилдах байлаа, би тэр барилдах байлаа тий. Би 90 минутын барилдаа давчих юм бол авраг болох гэдэг лээ тий. Хөөе би авраг болчоо. Тэр хоёрын барилдаа хамаагүй гэдэг. Энд чинь бүр амар том найраны юм хийх боломжтой байхгүй тэр тойргийн барилдаа. Тэр амар их мөнгө хэрэглэж байгаа тэнд чинь. Тэгэхээр тэнд шудраг болоод шүү дээ. Манайх аймаг сумдын наадам гэж ярьдаг бол тэр чинь нөгөө нэг юу гарч байгаа данж нэг хүчийг л адилхан бохгүй юу. Доороосоо дээшээ орж идэг энэ тэрийг. Зохион байгуулалт дүрм журмын хувьд бол тэнд аюу тийм олон жилээр зохион байгуулалт дүрм журмаа хийчихэж юм нь шудраг яваад байна. Манайх тэрийг сайхан хуулаад тавилтаа эсвэл яад ямар арга хэмжээ авдээ яад эдийн гэдэг нь туршлага судлаад тий үндэсний уламжлалаа алдахгүйгээр явах боломж байгаа шударгаар өрсөлдүүлэх боломжууд нь ч байгаа шүү. Баны тэр цомог энэ тэр яс суртахуун тэр хариуцлага тооцож байгаа амар тий. Дээд зиндааны бүх доошогоо Жонидонд очиж барилахгүй л байгаа зү. Тий шүү дээ. Тэгээ бидний яагаад бас яг энэ сэдвийг ингэж чухалчилж авч үзээд байна гэхээр зүгээр нэг ингэж нэг суугаад тойроод муулахаас илүүгээр энэ спорт эсвэл яг энэ бүх маань илүү цаашаа цэвэрхэн болоосаа, илүү цаашаа хөгжөөсөө, илүү олон жил бас Монгол төмнийг бас баясгаасаа гэдэг. Монгол улс байгаа цагт үндэсний бүх байгаасаа л хэвгүй. Үгүйсээ байх л гэдэг үндсэн дээр л ярьж байгаа тэрнээс яг зүгээр нэг муулалтай Монгол үг бол ийм гэдэг яг тэр нэг дээрээс нь доошоо гэдэг тийм хандлага бол байхгүй шүү. Үгүйсээ бидэнд бол спортын салбарт ажиллаж байгаа бид бүхний хувьд бол хин нэгэн хүнийг бол муулах те субъект хэрнэ ингээд хандах
бол дурггүй. Субъектив байдлаар ер нь асуудал. Асуудлуудыгаа цэгцэлж яваад аль болох хөгжихийг харахыг хүсдэг. Хөгжиж байгаа сагсан бөмбөгийг, хөгжиж байгаа спортыг бол хажууд нь хараа сууж явахд бол их гоё байгаа шүү дээ. Үндэсний уламжлал дээр бол бид нар уламжлалаа алдаад, муухай харагдаад, муухай яваад, үзэгчгүй байгаад эхлэхээр зүгээр имзэглээл ярьж байгаа шүү дээ. Цааш ч гэсэн энэ аймагуудын наадам, хүүхэд тохо сумын наадам, аймгийн наадам амар гоё л байлаа шүү дээ. Өө тэнд ч яста жинхэнэ наадам шин тэнд үздэг гэж ярьдаг байлаа шүү дээ. Тий. Одоо улсын баяр наадам дээр чи ингээд бужигнж байгаад сумын наадам, аймгийн наадмыг очиод үзэнгүүт айгүй гоё ингээд цомхон хэрнээ үүсгэд хүртэл ингээд тэр юм болгоныг очиж тулж үзээл те. Тэгсэн чи одоо тэгэл тэр наадмууд чинь аймагаараа талцаад байгаа маш баг тэр аймгийн наадамд нь өөр аймаг сумын бүх очих гэхээр дээрлэхэд байгаа мүү гэл асуудлууд үүсгэж байгаа. Баг бүрдэхгүй ч гэсэн юм байсан. Энэ чинь цэгцлэх л асуудал шүү дээ. Тэр дөрвөн журм цэгцлэх. Тэгэхээр Монгол бүх минь бас улам гоё болоосаа тий. Гоё л болох хэрэгтэй шүү дээ. Тэгээ яг Гоё болж байгаа л доо. энэ Сайн талууд зөндөө. допингийн асуудал ер нь бол ингээд хэрвээ яг спорт гэж авч үзээ допинг шалгах гэж байгаа бол одоо ваадагаас авдаг арга хэмжээ гэдэг байхгүй. Нөгөө тамирчдыг тэмцээний бус үеэр ирж шалгадаг. Тэгээ ингээд бүр ингээд тамирчдын бүр ингээд тэр айгүй чанга шүү дээ. Бэлтгэл хийх маршрут бүх төлөвлөгөө юмнуудад цаашаа өгдөг байхгүй. Одоо ялангуяа дэлхийн часааны том болоод ингээд медаль дээр хүрсэн тамирчид тэр мэдээллүүдтэй байнга холбоон дээр нь байж идэг. Тэнгүүд ваадагаас нөгөө байр цагийн хуваарийн дагуу тэнээр нь очиод хүлээдэг. Тэгээд цагийн дотор ирээгүй бол тухайн нэг допинг хэрэгэлсэн гэж үзнэ. Гэт бүр ийм чанга дүрмийн залт. Тэгэхээр манайх одоо энэ допингийн асуудлаас хэрвээ яг өрсөн сэргийлье гэж бол нөгөө нэг тэмцээний бус үеийн шалгалтууд одоо энэ дээж авдаг тэгээд тэгэж хэрэгсэн хүмүүс дээр одоо юу гэдэг зөв зөвлөмж өгдөг, сануулга өгдөг ийм одоо бас систем рүү нөгөө талд хэрвээ яг допинг цаашдаа энэ байдлаар явна гэвэл бас тийм арга хэмжээнүүдийг дэлхийн жишг байгаа ш. Тийм арга хэмжээнүүдийг авбал зүгээр болов гэж харж байгаа. Зүгээр сонирхчийн зүгээс нэг асуугаад үзье. Үнэхээр өөр гэдэм болов. Сэргэлэхээр. Өөр байгаль дээр лес Монголд ч жишээ аваад яах юм муухай. Лес Армстронгийн хэрэг дээр чин өөр байдгийг нь харагдсан ш. Тэр гямлаа уусаар л. Альфийн нурууг ганцаараа тулаа гараад ирсэн гэж байгаа ш. Босгох болж чадаагүй. Хүн тэрийг туулж чадахгүй болохоос үздэг дуулжт нугасаа энийг дуулж чадах ямар ч зөвхөн боломжгүй гэсэн чинь туулаа гараад. Нөхөрч чадцсан. Тэгээ тэр нь илэрсэн. Илэрсний нуурчсан. Ийм юм. Тэгэхээр нөлөө байгаад байгаас. Тэр чинь нэг ядрал мадрал янз бүрийн юмнууд дээр амар том нөлөөтэй л гэсэн үг шүү дээ. За, Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадам. За, одоо 15-наас эхэлж байна. За, энэ бол 4 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Одоо хуучнаар бол бүх ард түмний спартакиад Монголын Монголын олимп 4 жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. Ер нь бол спортын хамгийн том одоо дотоодын арга хэмжээ гэж хэлж болно. За, Баян Онгор аймаг бол Улаанбаатар хотод. Тэгээ хоёр хэсэгт спортын төрлүүдээр. Ер нь бол шигшээ багтай бүх спортын төрлүүдээр одоо яг эхэлж байна. За, ер нь бол хамгийн том тэмцээнүүд ер нь голчлон Баян Онгор аймагт төвлөрч тэмцээнүүд маань явж байгаа. Тусгай нөгөө нэг заал талбай танхим хэрэгтэй спортууд маань Улаанбаатар хотод ингээд эхэлж байна. Тэгээ энэ сургуулиудын хүртэл спартакиадад эхэлсэн байлээ. Тэгээ Монголын ард бүх ард түмний спортын наадам 4 жилдээ нэг гэдэг Монголын олимп эхэллээ. Бас энэ бол ярихамтай эндээс ирээдүйн шигшээ багийн тамирчид гардаг ийм том спортын наадам байгаа. Тэгээд тэмцээнд оролцож байгаа тамирчдаа бүгдээр нь амжилт хүсье. Спортын өндөр амжилтыг хүсье. За энэ түрээд Weekly База дугаар номер 3 өндөрлөж байна. Тэгээд Weekly База мегмар гар бүрийн 19 цагаас Facebook болон YouTube-ээр бид нэр бас цацж байгаа тийм. Тэгэхээр та бүхэн хүлээн үзэх боломжтой шүү. Тэгээ санал сэтгэл байвал та бүхэн бас комментэд бас харамгүй хайрлаарэ. Шүүмж хайрлаарэ. Баярлалаа. 7 хоногийн шинэ дугаараар ирэх уулзлаа түр баяр та. Баяр та. Монголчуудын маань амжилт өргөж дэшээ. Тийм баяр сүртэй өгөртэй.